лангуу доор ээж 3 сая төгрөгтэй бол түрээсэндээ сарда нэг худалдагч аван тий ойролцоо сая 500 касмас хөөрөмж аавна гэдэг. Ингээ бодохоор энэ чинь өөрөө сард ингээ 6-7 сая төгрөг заавал болох хэрэгтэй байхгүй юу? Юунд найдаж байгаа вэ гэхээр хүн орж ирдэг урсгал 300 бараа зарахын тулд 6 сая төгрөг. 900 орохын тулд 6 сая төгрөг зарж. Одоо ерөөсө 30-аас 40% маржтай гэж бод. Тэгэхээр 6 сая төгрөг олохын тулд энэ 18 сая 20 сая төгрөгийн борлуулалт хийх хэрэгтэй болчиход байгаа. Харин онлайн худалдаа платформ хэрэгтэй, захиалга авах хэрэгтэй тий. Төлбөр тооцоо хүргэлтийн шийдвэрүүд бол одоо манайх бол одоо зочил платформ гэж явж байгаа шүү дээ тий. 88,000 төгрөг авч байгаа сард. Тэгэхээр 88,000 төгрөг одоо нөгөө домены мөнгө нэмээ 10,000 нэмээ. Мэдээж интернет худалдаа юм чи интернет хэрэгтэй. Дата 40-50 мянгаар авъя л дээ тий. Өөр юу хэрэгтэй гэхээр зүгээр пэйж ажиллуулад Instagram ажиллуулж. Гэтэ тэр үн төлбөргүй шүү дээ. Тэгэхээр 150 мянган төгрөгийн зардалтай нөгөө тал 6 сая төгрөгийн зардалтай бизнес. 1002 мөнгөн оруулахын тулд 6 сая төгрөг зарцуулж явах тэнцээ сая төгрөгөөр 100 мянган хүн бараагаас сурчлаад байгаа.